Ус угийн удирдах газрын шугамар ус хангах албанаас танилцуулж байна. Ус угийн удирдах газар нь нийслэл хотын 6 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдэд унд ахуйн цэвэр ус түгээх үйлчилгээг 24 цагийн турш найдвартай тасралтгүй хүргэх зорилгоор ус түгээх ухаалаг төхөөрөмжийг үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байна. Одоогоор нийт 151 ус түгээх байранд ухаалаг төхөөрөмжийг суйрлуулсан бөгөөд цаашлаад энэхүү ухаалаг ус түгээх байрны тоог нэмэгдүүлэх юм. Иймд хүссэн үед 24 цагаар унд ахуйн цэвэр усаа ухаалаг төхөөрөмжөөс авах хэрэглэгчдийн тоо тэр хэрээр нэмэгдэх тул та бүхэндээ усны цахим картыг ашиглах заавар хаана хэрхэн цэнэглэж болох талаар танилцуулга хүргэж байна. Усны картыг хэрхэн цэнэглэх вэ? QR код уншуулж цэнэглэх. Үнс барааны захын худалдаа, дэлгүүр үйлчилгээний төвүүд, автобусны буудал, түүш худалдаалах цэг, түүц мухлагууд болон ус түгээх байруудад байрлах QR кодыг уншуулж усны картаа цэнэглэх боломжтой. Усны хэрэглээний төлбөрийн өөр зориултын бусад данс байдаг тул та QR код уншуулснаар зөв дансанд хурдан шуурхай үйлчлүүлэх юм а. Банкар цэнэглэх. Та бүх төрлийн банкны үйлчилгээ ашиглан усны картаа цэнэглэх боломжтой. Банкны салбар, ATM, мобайл банк, экспресс банкны үйлчилгээг ашиглан дансаар шилжүүлэхийн усны картаа цэнэглэх боломжтой. Хаан банкны 57 53 84 40 44 тоод ус угийн удирдах газрын дансанд таны усны карт цэнэглэх төлбөрийг хүлээн авдаг бөгөөд гүйлгээний утга хэсэгдэр нь усны картын дугаараа бичээд хүссэн үнийн дүнгээрээ картаа цэнэгдэх боломжтой. Mobicom корпорацийн нэвтрүүлсэн Монпи гар утасны үйлчилгээний цахим мөнгө ашиглан усны картаа цэнэглэх боломжтой. Монпи аппликейшнийг нээгээд цэнэглэгч карт цэсийг сонгоно. Усны карт цэнэглэх цэсээр дарна. Дараа нь картны дугаараа оруулна. Цэнэглэх мөнгөн дүнг сонгоод цэнэглэх товчийг дарж гүйлгээний пин кодоо оруулснаар таны усны карт цэнэглэгдэнэ. Төгсгөлд нь үйлчилгээг хадгалахыг зөвшөөрөх товчлуурыг дарснаар таны усны картны дугаарыг сануулж та дараа дахин цэнэглэхдээ картын дугаараа хийх шаардлагагүй болж хадгалагдах юм. Мөн та Монпи аппликейшнд бүртгэлтэй бол од 555 чагт дугаарлуу залгаж гарч ирсэн зааврын дагуу картаа цэнэглэх боломжтой. Энэ мэдээж Mobicom-ийн үүрэн телефон ашигладаг хэрэглэгчдэд хамааралтай. Киоск дүүц машинаар цэнэглэх. 7 буудал Бүрэн плаза төвийн 2 дугаар давхар, Хайластын хучин эцсийн 84 худалдааны төвийн 1 дугаар давхар, Баян хошуу Жанцан худалдааны төвийн 1 дугаар давхарт байрлах автомат киоск машинаар та дараах зааврын дагуу усны картаа цэнэглээрэй. Цэнэглэгч киоскийн карт уншигч гэсэн талбар дээр картаа ойртуулж уншуулна. Дэлгэц дээр гарч ирсэн цэнэглэх гэсэн ногоон товчлуур дээр дарна. Дэлгэц дээр таны картны үлдэгдэл гарч ирнэ. Та бэлдсэн мөнгөн дэвсгэртэй мөнгө хүлээн авагч төхөөрөмжөнд ногоон гэрэл асны дараа шургуулна. Төхөөрөмж нь ногоон гэрэл асаж зөвшөөрөх утгатай байх ёстойг анхаарна. Таны оруулсан мөнгөн дүн дэлгэцээр гарч ирсний дараа та цэнэглэх товчийг дарна. Карт борлуулах цаг салбарууд. Ухаалаг ус түгээх байруудаас ус түгээгч нараас нь худалдан авах боломжтой. Ус угийн удирдах газрын чандан хяналт удирдлагын төвөөс худалдан авах боломжтой. Улаанбаатар хотын дүүргүүдийн нэг цэгийн үйлчилгээний төвүүд болох Драгон төвд байрлах нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, Мишель Экспо төвд байрлах нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, Дүнжин гар худалдааны төвд байрлах нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, 6 буудал оргил худалдааны төвд байрлах нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд усны цахим картыг худалдаалж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Ус угийн удирдах газар шугамар ус хангах алба.